Ургамлын үндэс амьсгалдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. За хөрсөн дагуулгадах хүчил төрөгчийг ашиглан ургамал фотосинтезийн процессээр үйлдвэрлэсэн моносахарид болох C6, H12, O6-г задлан энерги гарган авдаг. За энэ энергийг ашиглан ургах процесс шаардлагатай хэд хэдэн төрлийн ажлуудыг хийж гүйцэтгэдэг. За эдгээр ажлуудын нэг нь ургамал үндсээрээ дамжуулан хөрснөөс шим тижээлийн бодис авах ажил байдаг. Сайн босруулаагүй хөрсөнд хөрсний дээд өнгөн хэсэгт багахан хэмжээний хүчил төрөгч агуулгадж байдаг тул ургамал энэ хэсэгт үндсээ хөгжүүлж хөрсний багахан орчноос шим тижээлийн бодисыг хангалттай авч чадлагүй, ногоомаасаа сайн ургуулж чадлагүй, ургац бага өгдөг. Харин сайн гүнзгий боловсруулсан хөрсөнд хөрсний дээд хэсгийн нэгэн адил доод хэсэгт хүчил төрөгч хангалттай агуулгадж байдаг тул ургамал үндсээ хөрсний доод хэсэг хүртэл ургуулж чадан хөрсний томоохон хэсгээс шим тижээлийн бодис авснаар ногоомаасаа сайн ургуулж ургац өндөр өгдөг. Тэгэхээр таны хөрсөө сайн боловсруулж чадах хэсэг нь ургац өндөр авах хэсгийг шийддэг гэж хэлж болно. За энэ цувагт хөрсөө хэрхэн боловсруулах талаар хэд хэдэн бичлэг оруулсан тул та үзэж сонирхоорой.